Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг хэн бүхэнд шин санаа, урам зориг өгөх зорилготой Idea Plus подкастын шин дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Улаанбаатараас анхаа харин Австралийн Мельбурн хотоос манай хөтлөгч Туул холбогдоод байна. Сайн байцгаана уу сонсогчдоо. Мельбурнээс Туул мэдчилж байна. Манай өнөөдрийн Idea Plus подкастын зочноор Лондонгийн бизнесийн их сургуулийн магистрант Шүрэн Цэцэг Лондон хотоос оролцож байна. Сайн байна уу? Зочиндоо энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны төрөнд бас урьж оролцуулж байгаад баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр шивнингийн тэтгэлгийн талаар голцоо ярилцахаар Шүрэн Цэцэгтэйгээ холбогдоод байна. Өөрийнхөө карьерийн түүхийг товч танилцуулаач. Сонсогчдоо өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? За намайг Шүрэн Цэцэг гэдэг. Одоогоор түрүүн хэлсэнчлэн шивнингийн тэтгэлгээр Лондон Business School-д санхүүгийн мэргэжлэр магистр зэрэгээ хамгаалахаар суралцж байна. Карьерийн хувьд гэх юм бол Монголдо хаан банкнд 3 жил ажиллаж агаад чивнийг тэтгэлэгт 2020 онд тэнцээд тэгээд одоогоор энд суралцж байна. Бакалаврын зэрэгээ бол санхүү эдийн засгийн их сургууль санхүүгийн удирдлагын чиглэлээр төгссөн 2017 онд. Тэгээд 2017 онд төгсөөд шууд хаан банкнд ажилд орсон. Ажлын гараагаа эхэлсэн. Чиний сурж байгаа сургуулийн талаар товчхон ярилцъя гэж бодлоо. За миний харснаар бол Лондоны бизнесийн сургууль маань 2 жилийн хугацаатай MBA буюу бизнесийн удирдлагын хөтөлбөрийн чиглэлээрээ бол Forbes-аас 2019 онд тодруулснаар бол дэлхийд номер 1-т ирэмтлэгдсэн юм байна. Financial Times-аас Европын шалруулалтаар бол 19 онд бас л Европтой номер 2 бизнесийн сургуулиар бас ирэмтлэгдсэн юм байна лээ. Сургуулийнхаа тухай товчхон танилцуулахгүй юу? Өөрөө чи хэлснээр бол яг ранкингаараа бол бас нэлээд өндөр. Програмууд нь бүгд нэлээд тийм туршлага суурилсан. Бодит практик дээр суурилсан тийм байдаг болохоор бас энэ сургуулийг сонгох нэг шалтгаан болсон. За зарим оюутнууд бол яг урьдчилаад сургуулийн вебсайтаас мэдээлэл авахаас илүүтэй бүр тухайн course director-той нь холбогдоод ямар чиглэлээр ажилласан, ямар туршлагатай хүн юм бэ ч гэх юм уу ингэж судалгаа хийдэг гэж хэлсэн. Ер нь яг сургуулаа ямар гол шалгуурыг харж сонгосон бэ? Миний хувьд гэх юм бол за чивнингийн тэтгэлгийг 3 сургууль бичихэд бол бас нэлээд судалгаа хийсэн. Айгүй их цаг авдаг яг сургууль судлах нь. Яг эхэндээ судлаад эхлэхээр нөгөө сургуулиуд нь бүгдээрээ бараг хоорондоо адилхан хичээлүүдийн програмынх нь бүтц орох хичээлүүд нь бүгдээрээ л бараг адилхан харагдаад байдаг. Гэтэ яг бүр ингээд дэлгэрэнгүй нарийн судлаад эхлэхээр яг ялгааг нь хараад эхэлт юм билэ. Миний хувьд яг яаж сонгосон бэ гэхээр энэ сургуулийг төгссөн хүмүүстэй бас холбогдсон. Түүнээс гадна бас манай сургуулийн хувьд гэх юм бол сургуулийн сайтн дээр өөрийнхөө CV-г явуулаад тэрийг урьдчилан харж өгөөд ямар яг аль програмд таныг апплайд бол дээр юм бэ гэдгийг хэлж өгдөг. Тэр нь ямар ч үн төлбөргүй. Тэгэхээр би жишээлбэл нэг бас өөр юу гэсэн л та хөтөлбөр байсан. Санхүүгийн шинжээчийн мэрэгчлэр гэх юм уу. Тэрний ялгаа нь яг зүгээр энгийн санхүүгийн магистраас ялгаа нь болохоор дөнгөж төгссөн эсвэл нэг туршлага нь 1-2 жил ажлын туршлагатай тийм хүмүүс зориулсан байсан. Тэгээд магадгүй бас би нөгөө бакалавра Монголд хамгаалсан. Тэгээд ажлын туршлага 3 жил ингээд олон улсад ажиллаж байгаагүй өдр гэдэг энэ шалтгаанаас болоод бас зүгээр санхүүгийн магистр биш тийшээ апплайд гэж зөвлөх юм болов гэж бодоод эхлээд тийшээ CV-гээ явуулсан. Тэгсэн чинь танд энийг үл зөвлөхгүй 3 жилийн ажлын туршлагатай учраас яг ерөнхий санхүүгийн магистрийн хөтөлбөрт апплайдахыг зөвлөж байна гэд надад хариулсан. Сургуультай мэйлээр харилцахад маш амар байсан. Айгүй хурдан хариулдаг. Тэгээд бусад сургуультай харьцуулахад энэ нь бас нэлээд төхөн болсон. Ямар нэгэн асуулт гарвал тэгэл шууд асуугаал яг айгүй хурдан хариулдаг. Тэр аппликейшн яг процесс нь бол нэлээд амар тэгээд хурдан байсан. Тэгэхээр чиний сурж байгаа чиглэлээр төгсөөд банк санхүүгийн байгууллага, олон улсын байгууллагад яг ямар чиглэлээр ажиллана гэсэн үг үү? Ажлын байрны хувьд карьер ямар боломжууд нэгдэх юм бол? Маш олон боломжууд байгаа. Бараг санхүүтэй холбоотой бүхэл ажлыг хийж болно. Ерөнхийдөө бол хөрөнгө оруулалтын банк, хөрөнгө оруулалтын сан, зүгээр энгийн арилжааны банк, эсвэл зүгээр компани санхүү гэл янз бүрийн энд бараг Монголд байдаггүй нэлээд олон салбарууд байгаа. Тийшээ бас ажилд орж болохоор тэгээд хөрвөх чадвар өндөр л гэж хардаг санхүүгийн мэргэжлийг бол зөвхөн яг санхүүгээрээ ажиллахгүй гэж хийх юм бол мэдээж бас менежмент
стратеги тал руугаа ч гэсэн эсвэл консалтинг одоо зөвлөгөө өгөх тийм тал руугаа ч гэсэн цаашаа ажиллаад явж болно. Чивнинг тэтгэлгийн талаар ярилцъя л да. За жилд бол тодорхой тооны монгол залуучууд маань тодорхой шалгуурыг хангаад чивнингийн тэтгэлгийг авч байгаа. За миний анзаарснаар бол MBA буюу бизнесийн удирдлага хөтөлбөрөөр чивнийн тэтгэлэг маань нэг 18,000 фунтыг л төлдөг. Үлдсэнийг нь өөрөө одоо тухайн суралцагч маань гаргах ёстой гэж би ойлгосон. Яг тэгэхээр MBA хөтөлбөрүүд маань нэлээд өндөр өртөгтэй байдаг. Чиний хувьд юу яасан бэ? Чивнийн тэтгэлэг авсан өөрийнхөө түүхийг бидэнтэй хуваалцаач. Ер нь энэ тэтгэлгийг сонирхож байгаа олон сонсогчтой байгаа гэдэг утгаараа. За яг зөв. Чивнийн тэтгэлэг нь яг MBA чиглэлээр сурах юм бол бүтэн төлбөрийн төлдөггүй байгаа. Төлбөрийн хувьд гэх юм бол манай сургуулийн одоо санхүүгийн магистр нь бусад програмаас хамгийн үнэтэй нь бизнесийн чиглэл биш учраас төлбөрийн бол чивнийг бүтэн дааж байгаа. За миний хувьд гэх юм бол чивнийг 2019 оны 11 сард яг материалаа өгөөд 2 сард ярьцлаганд орох хариу нэрээд 4 сард ярьцлагатаа ороод тэгээд 6 сарын сүүлээр яг тэнцэн гэдэг хариугаа авч ирсэн. Сургуулиасаа урилга эхлээд авцсан байсан уу? Энэ цаг хугацааны хувьд яаж таарсан бэ? Сургуулийнхаа урилгыг аль болох эрт аваарай гэж зөвлөдөг. Гэхдээ материалаа өгөхдөө бол сургуулийн урилга авсан бай гэж шаарддаг. Сургуулийн урилга авсан байх хамгийн сүүлийн хугацаанд нэлээд орой байдаг. Бараг тэнцэн хариугаа авсныхаа дараа ахаад нэг сар хагасын дараа сургуулиасаа урилга авах тийм хугацаа байдаг. Тэгээд миний хувьд гэх юм бол яг ярьцлагандаа орсныхаа дараа сургуульд аплайцсан. Чивнингийн хариу авахаас өмнө сургуулийнхаа хариуг авсан байсан. Тэгэхээр миний ойлгосноор чивнинг чинь тухайн оныхоо 11 сар гэхэд одоо материалаа өгөөд хариу нь дараа оныхоо хэдэн сард гардаг вүлээ? Дараа оны 6 сарын сүүлээр гарсан. Тэгээд манай хичээл болохоор 8 сарын дундуур эхлэхээр байсан. Тэгээд энэ жил яг нөгөө онцлог жил болсон болохоор 8 сарын дундаас эхлээд онлайнаар явж агаад тэгээд Монголдоо хичээлээ авч агаад сая 9 сарын дундуур Лондонд ирээд тэгээд одоо энд нэг 2 сар гарсан болоод байж байна да. Энэ тэтгэлгийг авахд одоо нөлөөсөн гол хүчин зүйлүүд юу байсан бол энэ талаараа хуваалцахгүй. За яг миний хувьд гэх юм бол чивнингийн тэтгэлгийг маш их сонсч ийсэн. За их сургуульд байхдаа анх харж исэн. Чивнингээр төгсөөд ирсэн хүмүүс нь жил болгоно тийм одоо үйл ажиллагаа зохион болдог. Чивнингийн тэтгэлгийг танилцуулах. Тэрийг ерөөхдөө харж байсан. Тэгээ тэр үед болохоор чивнингийн тэтгэлэг нь яг ажлын туршлага 2 жил байх ёстой гэж шаарддаг. Тэгээ тийм учраас тэр үед нь тэр шаардлагыг хангахгүй болохоор хэсэгтээ ер нь мартаад ер нь яг 2 гаруй жил ажилласныхаа дараа чивнинг тэтгэлэгт яг аплайдахаар шийдээд аплайдсан. Тэгээд ерөнхийдөө гол шалгуур нь гэх юм бол сая хэлсэлчлэн яг 2 жил ажилласан байх шаардлагатай. Материалаа өгөх үедээ бол баг эссенээс өөр юм шаарддаггүй. Одоо хэлний шалгалтаа бол нэлээд дараа нь өгсөнч болдог. Тодорхойлт байдаг шүү дээ референс летер. Тэр нь бас нэлээд орой одоо ярилцлаганд орно гэсэн бол тэрийг өгч болдог. Тэгэхээр ер нь бол яг нөгөө аплайдах тэр процесс нь бол нэлээд энгийн санагдсан. Бас амар. Бусад тэтгэлгүүдтэй харьцуулах юм бол маш амар. Процесс нь бараг жил өрөхгүй ингээд яг дараа 9 сард нь ингээд сурахаар явцдаг. Тэгээд миний хувьд бол яг бэлтгэл бас тийм удаан бэлдэж чадаагүй. Нэлээд урьдчилж бэлдээд материал өгөх юм бол тэнцэх магадлал хамаагүй өндөр. Тэнцэх гол шалгуур хувьд гэх юм бол яг эсээгээл сайн бичих ёстой юм шиг санагдсан. Тэгээ эсээний хувьд гэх юм бол яг нэг 4 төрлийн эсээ авдаг. Эхнийх нь бол leadership буюу манлайлал. Тэгээ хоёр дахь нь networking буюу яг харилцааны чадвар. Тэгээд гурав дахь нь 3 сургууль сонгож бичих ёстой. Тэрийгээ бас яагаад сонгож байгаагаа тайлбарлаж бичнэ. Дөрөвт хэсэг нь болохоор яг ирээдүйн зорилго. Ирээд яг юу хийх юм бэ гэдгээ одоо төлөвлөгөө маягаар бичих ёстой байдаг. Задлаад асуулт та. За манлайлалын эсэ гэж байна. Шүрээ маань ер нь Улаанбаатар музейг аврыг одоо сэргээн засъя гэдэг санаачлагаар тийм төсөл хэрэгжүүлж исэн байна лээ. Ер нь энэ манлайлалын эсэ дээрээ чи ер нь голцсон юугаа илүү тодруулж харуулахыг зорьсон юм бол? За түрүү хэлсэнчлээ яг нөгөө Улаанбаатар музей төсөлгээд байгаа. Тэрийг Зориг сангийн залуу бандал гэдэг хөтөлбөрийн хүрээнд оролцож байхдаа зохион байгуулсан одоо прожект байгаа. Энэ төсөл маань болохоор ерөнхийдөө бараг 2 жил үргэлжлээд явсан. Манлайлалын эсэн дээр одоо яг энэ туршлагаа бол бичсэн.
манлайлалын эссе ч гэхгүй бас бусад хэсэг дээр нэлээд л бичиж байгаа юм л да. Бараг аль ч хэсэг дээр бичиж болохоор иймэрхүү яг нөгөө нэг сайн дурын ажлаас гадуур хийсэн юмнууд мэдээж бас нэлээд тус болдог. Миний хувьд гэх юм бол яг эссен дээр 2-3 жишээ оруулаад явсан. Дэлгэрүүлээд яриа л да. Нэг жишээ нь болохоор одоо ингээд саяны хэлсэн ингээд сайн дурын ажил байж болж байгаа. Хоёр дахь нь болохоор яг ажил дээрээ ямар манлал харуулсан те. Яг мэрэгжлийн хувь дээр яг ажил дээрээ яаж манлайлсан туршлагаа бодит жишээтэйгээр харуулж бичээд тэгээд гурав дахь жишээ нь бас мэрэгжилтэйгээ холбоотой. Гэхдээ бас ажлын гадуур гээд нэг юм 3 бодит жишээ. Чиний ажил дээрх жишээг сонсъё. За ерөнхийдөө гэж хэлэх юм бол яг миний санаачилсан зүйл байсан гэх юм уу. Зүгээр яг өөрөө сайн дураараа миний ажлын чиг үүргээс гадуур болохгүй байсан нэг сайжруулж болохоор байсан зүйлээ ингээд өөрөө угаасаа ажиллаа хийж байгаа болохоор тэрийг хараад өөрийнхөө чадах төвшөндөө тэрийг сайжруулад тэр алдаагийн зассан гэх юм уу. Тийм жишээ биччихсэн. Ер нь бол бас чивнингийн тэтгэлгийн нэг онцлог нь миний ойлгосноор бол заавал амар олон мянган хүний амьдралд нөлөөсөн тийм амар мундаг одоо лидер байхыг чухалчлахаас илүүтэй яг энэ мэд бодиттой кейсүүд дээр бас нэлээд чухалчилж хардсан байна гэж ойлгосон. Тийм угаасаа одоо манлайлагч хүмүүс чинь одоо санаачлахтай байх хэвээр proactive одоо юм болохоос өмнө ямар нэгэн үйлдэл хийгээд одоо өөрчилж хараад тэгээд үйлдэл хийх жишээ гэх юм уу. Би ингээд харж байна л да. Би одоо барууны сургууль төгссөн Харвард байна уу, Оксфорд байна уу ингээд маш олон хүнтэй подкастын хүрээнд ярилцж байхад академик талдаа бол одоо мэдээж тодорхой шалгуур хангасан байна. Бас өөрөө тодорхой ажил хийж үзсэн байна. Ер нь зорилгоо тодорхойлцсон, юунд дуртайгаа олцсон. Яг ийм хүмүүсийг бас илүү тэнцвүүлдэм болов уу гэж би бас ойлгоод байгаа. Энэ утгаараа чамаас асуухад нөгөө нэг career plan гэж штэ одоо карьерийн төлөвлөгөө төгсөж ирээд юу хийх юм бэ гэдгээ чи ер нь яаж төлөвлөсөн бэ? Тий яг зөв одоо чивнингийг харах юм бол ингээд тодорхойлолтон ч юм уу танилцуулах дээр одоо ингээд бүр global leader тий дэлхийн одоо ийм манлайлагч ирээдүйн манлайлагч хүмүүс зориулсан тэтгэлэг гэдэргээд айгүй сөрхий юмнууд бичсэн байгаа. Тэрийг бас анхаарал амар ажисан л та. Би одоо тийм амар дэлхийн хүмүүнүүдээ global leader байж чадах уу гэж хүн болгон л эргэлзэх байх л та. Яг үүндээ тэр нь одоо юу хийлээд байгаа юм бэ гэхлээр 10,000 хүнд ч юм хэдэн мянган хүнд нөлөөлсөн байх албагүй. Зүгээр яг өөрийнхөө чадах хүрээнд яаж хүмүүсийн нөлөөлсөн эсвэл юуг өөрчилж чадсан бэ эсвэл өөрчлөхийг хичээдэг юм бэ гэдэг айгуу чухал. Тэгээд гол нь эсэн дээрээ тэрийгээ айгуу сайн нөгөө жишээгээр харуулж өгөх хэрэгтэй. Яг бодит жишээгээр яг амьдрал дээр яг ингэсэн энийг тэрийг тэгсэн гэд тэгээд ердөөсөө худлаа бичиж болохгүй худлаа бичих юм бод угаасаа тэр нь угаасаа л баригдана. Сургууль ирээдүйн зорилгыг хардаг бас зөвхөн ажил мэргэжлийнхаа талаар юу хийдэг биш бас гадуур нь юу хийдгийг бас хардаг. Одоо жишээлбэл нөгөө аппликейшн асуултууд дээр нь ажлын гадуурх одоо чөлөө цагаараа юу хийдэг вэ гэдэг одоо ингээд тусдаа бүр асуулт байдаг. Тэгээд тэр нь бас нөлөөлдөг байж таараа. Чивнингийн хувьд гэх юм бол яг тэр эсэн дээр бас нэлээд тодорхой төлөвлөгөө бичих ёстой юм шиг санагдсан. Миний хувьд гэх юм бол яг тийм богино хугацааны төлөвлөгөө, дунд хугацааны бас урт хугацааны гэдэг ингээд задлаад төлөвлөгөө маягаар бичсэн. Ерөнхийдөө аюу бас хүнд байсан. Яаж тодорхойлсон бэ гэхлээр ажлынхаа туршлага дээр л суурилж байгаа юм л да. Ажиллаж байгаа хугацаанд юуг олж харсан, юуг анзаарсан, яг юу болохгүй байна. Яг Монголын санхүүгийн зах зээл дээр, хөрөнгийн зах зээл дээр яг юунд болохгүй, яг юуг нь сайжруулчвал яг нэг илүү дээр болох гэдэг нь гэдгийг яг ажиллаж явах явцдаа угаасаа яг нэг тийм зүйлсийг анзаарсан л байдаг. Сайн бодоод ингээд ухаад үзэх юм бол тиймэрхүү зүйлс зөндөө гарч ирнэ. Яг тэр тусмаа Монголын хувьд бол тийм сайжруулах, шинээр хийх юм одоо зүйлс бол нэлээд их байдаг. Туршлага дээр суурилж байгаа болохоор нэлээд бодит л болж ирж байгаа юм л да. Миний яг гол ирээдүйн урт хугацааны зорилго нь л мэдээж Монголын яг санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх байгаа. Тэгээд тэр нь дотроо яг нэг богино болон дунд хугацааны зорилгоор яг тодорхой би нэг ийм бүтээгдэхүүн хиймээр байна. Ийм бүтээгдэхүүн хийх юм бол яг яаж сайжрах гэдэг юм бэ? Яг ямар асуудлыг шийдэх юм бэ гэдэг талаас нь тайлбарлаад тэр нь мэдээж одоо миний ажил дээр л нэг олж харсан санаа байгаа байхгүй юу? Одоо гадаадд ийм байдаг, тэнгүүд Монголд ийм юм байдаггүй юм байна. Тэгэж харах юм бол бас нэг арга гэх юм уу? Олж харах нэг арга.
За манай шүрээ тэгээд бас Лондонгийн бизнесийн их сургуулийнхаа student ambassador буюу сургуулаа төлөөлдөг оюутнуудын нэгээр сонгогдсон байсан. Тэгэд энэ үүрэгт ажлынхаа талаар яг ямар зорилготойгоор ямар шалгуураар бас оюутны төлөөлөл болдгийг энэ чинь бас нэг талаараа одоо networking тэ өөрийгөө өөр бусад сургуулаас гадуур үйл ажиллагаанд одоо оролцож хөгжүүлэх бас боломжуудын нэг ялцчгүй мөн байх. Тэгээд яг энэ туршлагынхаа талаар энэнийхээ учир шалтгаан зорилгыг нь бас манай сонсогчдод тайлбарлаад өгөхгүй юу? Яагаад амбассадор болмоор байгаа гэдэг тухайгаа бичээд тэгээд ерөнхийдөө сонгогдоод амбассадор болсон. Амбассадор нь ямар зорилготой вэ гэхээр мэдээж сургуулаа төлөөлөөд бусад одоо сонирхож байгаа эсвэл одоо ингээд материал өгөх гээд эргэлдэж байгаа боломжит оюутнуудад мэдээлэл өгөх тийм зорилготой. Миний хувьд яагаад яг төлөөлөгч нь болъё гэд шийдсэн бэ гэхээр Монгол оюутнууд тэр болгон одоо Европын сургуулиуд ч юм уу те эсвэл яг тэр тусмаа манай сургуулийг тийм сайн мэдэхгүй байгаа болов уу гэж бодоод илүү Монгол оюутнуудтай хүргэх одоо Монгол оюутнуудаа суралцаасаа гэж бодсон үднээсээ ерөөдөө амбассадор болсон. Өөрийнхөө туршлагаасаа одоо хуваалцах боломжтой юм уу? Ерөнхийдөө бол хинч над руу холбогдож болно. Сургуулийн тухай асуух, эсвэл сургуультай материалаа бэлдэх тухай, ер нь юуны ч тухай яг асууж болдог. Энэ жилийн хувьд гэх юм бол нэлийн онцлог болоод байгаа нь ерөнхийдөө ихэнх юмнууд нь онлайн руу шилжчихсэн. Тийм болохоор үйл ажиллагаанууд нь онлайнаар л оролцоод явж байгаа гэхүү. Онлайн нэтворкинг хийж байна да. Нэгэнт онлайн нэтворкинг гэд ярьсан юм чинь мэдээж нөгөө нэг бие биенээ хараад одоо тэг хүмүүстэй одоо нэг орчинд нэг царайгаа хараад нэтворкинг хийх шал өөр. Тэгээд онлайнаар хийхээр яг ямар өөрчлөлт мэдрэгдэж байна? Илүү хэцүү санагдаж байна уу? Эсвэл илүү хялбар байна уу? Давууч талтай, суулч талтай юм шиг. Хичээлийн үед гэх юм бол бас ихэнх нь онлайн болсон байгаа. Зарим нь сургууль дээрээ, зарим нь онлайнаар. Онлайнаар үзэхээр ерөнхийдөө хичээл илүү хүндэл санагдаад байгаа. Яг гэвэл нөгөө төвлөрөхөд илүү хэцүү. Тэгээд анхаарал сатаарахад маш амархан. Нэг дэлгэц рүү ингээд 2 цаг гараа ингээд шууд нэг л цэг дээр төвлөрөөд ингээд суухаар аягүй хэцүү. Танхимд очиод хичээл үзэх нь хамаагүй амар, хамаагүй төвлөрөхөд амархан. Тэгээд бас мэдээж багштайгаа оюутнуудтайгаа харилцах нь тий амьд харилцаа бол одоо юу ч оруулж чадахгүй байгаа. Нөгөө талаараа яг онлайнаар сурж байгаа эсвэл онлайнаар харьцаж байгаа бас нэг давуу тал нь хэм бол цаг аягүй хэмнэж байгаа. Сая шүрээ тэгээ хэлсэн чинь нөгөө хүмүүс ингээд ковидоос болоод ялангуяа манай Австралид бол Мельбурн хотод бүр маш урт хугацааны локдаун болоод сайхан тавигдсан шүү дээ. Тэгээд тэр түүнээс гарч ирснээс хойш хүмүүс аягүй олноороо ажил хайж эхэлж байгаа. Тэгэнгүүт ажил хайж байгаа хүмүүст өгч байгаа одоо топ зөвлөгөөний нэгэнд нь зайнаас ажиллах чадварт суралцсан. Яагаад гэвэл ингээд локдаунаас болоод онлайнаар ажиллаа хийжсэн учраас зайнаас ажиллах чадвар эзэмшсэн гэж CV-ндээ заавал нэмж оруулаарай гэж зөвлөд исэн. Тэгэхээр ингээд энэ бас нөгөө талаараа нэг чадвар ингээд суралцаад суучж байгаа гэсэн үг юм бэлээ. Шинэ чадварыг суралцах шаардлагатай болоод байна л та. Яаж төвлөрч суух уу, яаж илүү одоо өөр бүтээлтэй байх уу гэдэг тийм бас шинэ чадварууд хэрэгтэй л болоод байна. За бас бие дааж суралцах чадвараа өшөө илүү хөгжүүлэх гэдэг юм уу те. Энэ тал дээр нэлээд бас өөрчлөлтийг шаардлагатай болж байгаа шиг байна л та. За бид нэр чивнингийн тэтгэлгийн талаар ярилцлаа. Ямар шаардлагууд байдгүй гэдгийг шүрэн цэцгийнхаа зочныхоо жишээн дээр тулгуурлаад ярилцлаа. Мэдээж яг энэ богинохон подкастаар бол чивний тэтгэлэгтэй холбоотой бүх асуудлыг бол ярьж харах амжихгүй. Интернетээр бол бүх мэдээлэл ер нь байж байгаа. Түлхүү шүрэн цэцгийн одоо туршлага талаас ярилцлаа. Дээрээс нь нэмээд чиний сурах арга барил болоод одоо ажлын арга барилаас би сонирхмоор байна л да. За одоо чивний тэтгэлэг тэнцнэ. Одоо ийм сургууль сурнаа гэдээ одоо мэдээж зориод төлөвлөөд тодорхой одоо зориулт гаргаад ингээд явсан байж таарна. Энэ бүгдийг яаж төлөвлөөд одоо яаж одоо үр дүнтэй гүйцэтгэх тал дээр чиний олж харсан туршлага юу байв? Сургуультай аплайдах, чивнingд аплайдах гэд бүгдээр яг
ажиллаж байх үедээ ажлынхаа гадуурх цагаар бэлдэж байсан. Цаг бага тэгээд ажлын дараа ядарсан байх ч юм уу те бас нэлээд хүндрэлтэй байдаг л та. Ажлаа яг ажлынхаа цагтаа хийгээд одоо яг ажлын цаг дууссан бол ажлаа болох ч юм уу те. Тэр бол айгүй чухал санагдсан. Мэдээж төлөвлөлт цагаа сайн төлөвлөх хэрэгтэй. Одоо тэр тусмаа яг энэ гэрээр суралцж байгаа, онлайнаар суралцж байгаа үед бол төлөвлөлт айгүй чухал санагдаж байгаа. Жишээлбэл одоо ингээд локдаунтай байх үед ингээд өдөржин ингээд гэртээ байхад төлөвлөгөөгүй бол ямар ч ингээд үр бүтээлгүй байхгүй. Ингээд өглөө босоод юу хийхээ мэдэхгүй байх юм бол ингээд ямар ч үр бүтээлгүй. Тийм болохоор хичнээн ингээд гэртээ байгаа ч гэсэн ингээд өдрөө төлөвлөвөл хамаагүй үр бүтээлтэй байх юм байна гэдгийг бол одоо өөрийн туршлага дээр хэлж чадхаар байна. Ажлын хувьд гэх юм бол яг ажлын чиг үүргийн бас нэг жил гарan нэг ажил дээр ажиллаад дараа нь ингээд ажиллаа сольж исэн. Жил гарan ингээд хоёр өөр ажил дээр ажилласан байсан. Тэгээд ерөнхийдөө яг сүүлийн ажил дээр нэлээд мэрэгчсэн байсан болохоор цаашаа ингээд нэг хөгжих шаардлагатай юм байна. Ямар нэгэн өөрчлөлт хийх шаардлагатай гэдгийг мэдрээд ерөнхийдөө яг нэг тийм хүн комфорт зонд орчхоор мэддэг л дээ. Тийм одоо нэг яг бүх юмныг хэвэн тэгээд нэг бүх юм болоод байдаг. Гэхдээ ямар ч тийм нэг сорьсон эсвэл нэг өөрийгөө одоо хурцлсан тийм нэг сайжруулсан зүйл ердөөсөө байхгүй. Тийм болохоор яг нэг илүү цаашаа хөгжих шаардлагатай юм байна гэдэг шаардлага уусаа гарч ирсэн л дээ. Тэгээд яг магистрийн зэрэгээ хамгаалахаар шийдсэн. Оюутан байх үеэсээ л айгу бие дааж суралцдаг байсан гэх юм уу. Яг өөрөө ганцаараа л бие дааж нэлээд суралцдаг байсан. Тэгээд одоо яг хамгийн үр дүнтэй байгаа арга нь гэх юм бол нэг суралцах яг нэг 2-3 цагийн одоо ингээд нэг блокуудад хуваагаад өдөртөө 2-3 цаг ингээд нэг тус нь гаргаад дундаа ингээд завсарлагатай ингээд тэр яг 2-3 цагтаа яг төлөвлөж суугаад бусад чөлөө цагтаа хүссэн юм хийн гэдэг нэг тийм арга барилтаагаар сурж байгаа. Одоо жишээлбэл өглөөдөө 3 цаг, өдөртөө 3 цаг, оройдоо 3 цаг гэж төлөвлөчих юм бол яг энэ 3 цагуудаа сайн суралцаад бүх юмаа яг төвлөрөөд сатаарахгүйгээр юм хийчих юм бол бусад цагтаа чөлөөтэй юу ч хийсэн ч болно гэдэг нэг тийм. Чи санхүүгээр сурахынхаа хажуугаар ер нь англи хэлийг яаж сурваа? Бас одоо сурах арга барилтай холбоотой асуулт байна л та. Ер нь өөрт чинь анханасаа гадаад хэл сонирхолтой байсан уу? Ер нь англи хэлийг сурах тал дээр цагаа яаж менеж хийв? Энэ талаар товчхон ярьж өгөхгүй. Өөрөө л би дааж сурсан да. Ямар нэгэн гүнзгийрээс сургалтанд явж байгаагүй. Одоо оюутан байхдаа бол одоо санхүүгийн чиглэлээр санхүүгийн мэрэгсэн шинжээчийн шалгалт гэдэг CFA гэдэг. Тэр нь одоо материал нь бүгдээрээ англи хэл дээр 3 төвшөнтэй. Тэгээ нэг төвшин л ингээл 6 амар зузаан номтой. Тэр нь бүгдээрээ англи хэл дээр. Тэгээд тэрэнд бэлтэж байхдаа ерөнхийдөө тэр бүх номыг уншаад өөрөө судалж байхад бол англи хэл мэрэгжлийн англи хэл нэлээд сайжирч байгаа юм л та. Бас ажил дээр мэйлээр харьцах одоо альбом бичих хэдэргээд гадаад хэл дээр англи хэл дээр ажлын юмнууд нэлээд уншдаг байсан. Тэр нь нэлээд хүн болсон гэх юм уу? Ер нь бол би даад сурсан. Мэдээж IELTS-аа өгсөн. IELTS бэлтгэхэд бас нэлээд хүн болж байгаа. Ямар ч гадаад хэл сурах гэж байгаа хинж байсан гэсэн хүсэл сонирхолтойгоо өдөр тутам хийдэг практик зүйлтэйгээ уялдуулах нь илүү үр дүнтэй сурах аргууд одоо яалтчгүй шалгарсан арга гэж үздэг. Тэгэхээр шүрэгийн хувьд ч гэсэн яг л одоо өдөр тутмын хийдэг байсан ажилтайгаа уялдаатайгаар тий хичнээн бие даан сурж байгаа ч гэсэн тгээс сурахаар хамаагүй хурдтай үр дүнтэй сонирхлын хүрээндээ илүү хурдан сурсан байна штэ. Яг өөрийгөө ингээд нэг юм тэр орчин нөхцөлийг нь бүрдүүлээд тий зөвхөн яг ажилч хийхгүй ерөнхийдөө баг үздэг кино сонсдог хөгжим мэдрээ бас англи хэл дээр болгочвол хамаагүй л дөхөмөл байх. Төрөө чөрөө бас миний бодлоор их чухал сэдвийг хөндлөлтөө хүн сурж байгаа үедээ ч байна уу, ажлын байран дээр ч байна уу, ингээд тодорхой чиглэлээрээ ингээд суралцаад өшөө цаашаа хөгжих хэрэгтэй болдог тий. Тэрийг гол нь их зөв мэдрэх ёстой юм шиг байна гэж би ойлголоо. За нэг чиглэлээр ингээд өдөртөө хийдэг тэгэл өөрийгөө нэг сорихгүй тэгэл ингээд амархан яваад байвал бас хүн яваад байхаар юм шиг байгаа. Тэгэхээр анханасаа одоо ингээд чиний хувьд одоо илүүс одоо цаашаа өөрийгөө сориод өшөө хөгжүүлэхийн тулд дараагийн алхмаа чи яаж юу н олж хардаг вэ? Харж байсан бэ? Энэ талаараа товчхон ярьж өгөөч. Айгуу гоё асуулт байна. Тэр комфорт зондоо яг орчоод байгаа гэдгийг яаж мэдрэх вэ гэхээр миний хувьд бол яг нэг бүх баг ингээд нэг зориг биелсэн юм шиг нэг тийм
хуурамч мэдрэмж төрүүлсэн л та. Одоо юу гэдгийг хүссэн дуртай ажил нь байна. Санхүүгийн хувьд, гэр бүлийн хувьд одоо бүх юм доктортой байна тий. Нэг л бүх юм одоо сайхан болцсон юм шиг яг нэг зориод исэн юмдаа хүрсэн юм шиг мэдрэмж нэг төрж байгаа юм л та. Гэхдээ яг аваад үзэх юм бол за урт хугацааны зорилго чинь юу вэ гэдгийг харах юм бол тэр нь биелээгүй, тэрэндээ хүрээгүй. Зүгээр л яг наан нэг явж байгаа. Наадлын одоо нэг жижигхэн дов дээр гараад ирсэн гэх юм уу те нэг том уулныхаа орой дээр гараагүй л явж идэг юм байлээ. Тийм учраас яг урт хугацааныхаа яг том зорилгоо мартахгүй тэрийгэ санаж авах юм бол өөрийгөө хаана явж байгаа вэ гэдгийг харахад илүү амар байт юм болов. Би бас номноос уншиж ирсэн юм байна. Зах зээлд өөрийгөө мэрэгчлэлтнээр байршуул тухайн чиглэлээрээ илүү гүнзгийрсэн байж одоо дараагийн карьерийн асуудал яригдана гэж би уншиж ирсэн юм байна. Тэгэхээр мэдээж өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай бас өөрийнхөө ажил дээрээ тодорхой амжилтанд хүрсэн ч гэсэн бас тэрэндээ сэтгэл ханж болохгүй дараагийн чиглэл юу байна? Дараагийн одоо өөрийгөө сорих алхам юу байна гэдгийг үргэлжлэх хүн бодож явах хэрэгтэй юм шиг байгаа. Гэхдээ ингээд нэг том зорилго тавилаа гэд яг зорилгодоо хүрсний дараа л би одоо happy болно гэж бас өөрийгөө тийм хоосон бөмбөлөгт оруулах хэрэггүй юм шиг байгаа. Тэр мэдээж том зорилго руугаа явж их замдаа ч гэсэн өөрөө бас сэтгэл ханамжтай байх нь бас энэ талаас хараад үзэх хэрэгтэй юм болоо гэж би бодсон л та. Энэ дээр чи юу гэж бодож байна? Цаашдаа алхмаа яаж тодорхойлж ийн вэ гэхээр бас л яг нэг хүсээд байгаа эцсийн зорилго, том зорилго чи юу юм. Тэгээд тэрэнд хүрэхэд яг юу хийж чадах вэ гэдгээ л эхлээд харах хэрэгтэй. Одоо бүр Тэнгэрийн миний одоо боломжит хийж болох тэр зүйлсийн одоо хүрээнээс давсан зүйлийг бол бодоод хэрэггүй. Мэдээж одоо нэг бодит хийж чадах зүйлсээ шүүж харах хэрэгтэй юм шиг санагдсан. За миний хувьд гэх юм бол гадаадд суралцъя, хөгжөе гэхээр ямар боломж байна? Санхүүгийн боломж одоо тэр том сургуулиуд суралцах боломж байхгүй байна. Тэгвэл би тэтгэлэг харъя. Тэгээд ямар тэтгэлэг материал өгөх вэ те? Эхлээд бас ямар орон суралцмаар байгаа ингээд ер нь өөрийнхөө шаардлагуудыг тавиад явчих юм бол тэгээд цаашдын одоо алхмууд нь тодорхой болоод бас заавал одоо бүгдийг нэг доор хийгээд ах шаардлагагүй ингээд нэг алхмаар тодорхой байгаа алхмаасаа л эхлэх нь чухал юм шиг байна. Томооч ингээд сургууль байдаг Улаанбаатарт бас шинэ сургуулиудын нэг. Энэ сургуулийн захирал Батчин гээд хүний би ярилцлагыг сонсч байсан л доо. Өвдөлт авдгүй хүн цаашаа хөгждгүү маа гэж мань хүн ярьж байсан. Гол санаа нь бол мэдээж энэ comfort zone буюу тухлаг бүсээсээ гарч иж тэ өөрийгөө нэлийн хүчилж сорж байж хүн одоо хөгждгөө гэсэн гол санааг илэрхийлж байгаа юм л да. Чиний хувьд энэ тухлаг бүс гэдэг зүйл хүнд үүсчээд байдаг. Иннээс одоо гарах шаардлагатай те. Энэ талаар чи өөрийнхөө бодлыг хуваалцаач. Яг өөрөө нэг тийм сорил эсвэл өөрийгөө тийм шахсан, дайчилсан мэдрэмж авахгүй байвал ерөнхийдөө комфорт зонд орсон л гэсэн үг. Миний хувьд гэх юм бол тэгээ мэдээж комфорт зоноос гарахад хүч хөдөлмөр нэлийн шаардлагатай шантрах үе зөндөө гардаг. Яг тэр комфорт зоноос гараад зөрсөн юм руу явж байхад яагаад хийж байгаа, ер нь хийх ёстой юм уу, зүгээр л ингээд орхичиж болохгүй мүү гэд шантрах үе зөндөө гардаг. Тэр үедээ яг гол зорилгоо л эргээд санах юм бол хэрэгтэй болд юм шиг санагдсан. Яг гол зорилго яагаад энийг хийж байгаагаа санах юм бол ямар нэгэн сорил хүндрэл бэрхшээлийг давхад хамаагүй гэх санагдсан. За Шүрээдээ маш их баярлалаа. Өнөөдөр бид нэр Idea Plus podcast-ийн оролцогч Шүрээтэйгээ Chevening Scholarship тэтгэлэгт тэнцэх шалгуурууд олох эсэнүүдээ хэрхэн бичсэн. Бусад одоо нийгмийн оролцоо, өөрийнхөө манлайлалын чадварыг хэрхэн зөвөр одоо илэрхийлсэн туршлагаасаа түүнээс гадна сурах, ажиллах арга барил өөртөө хэрхэн одоо зөв нөхцөл байдалтай үнэлт өгөөд өөрийгөө яаж цаашаа одоо комфорт зоноосоо гаргах арга туршлагаасаа хуваалцлаа. За намайг бас урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд та хоёрын подкаст нь амжилт хүсье. За баярлалаа. Цаашдын сурлах хөдөлмөрт нь маш өндөр амжилт хүсье. Баярлалаа.